бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд Дархан дээд сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутай Ариун Тунгалаг байна. За би та бүхэнд өөрийнхөө хичээл дээр сонсож мэдсэн хин нэгний амьдралд аль нэг нь бас гэр бүлд тус нэмэр болоосаа гэсэн үгнээс Дархан дээд сургуулийн багш сэтгэл судлаач мөнгөн цэцэг багшигаа ураад toxic parent буюу эцэг эхийн хүнэлт зан авир гэсэн номны талаар ярилцахаар багшигаа урьсан байна. За баярлалаа. Тэгэхээр Шавтайгаа хамтраад ингээд номын одоо танилцуулга подкаст хийх болсондоо маш их баяртай. Тэгээд өнөөдөр Toxic Parents номыг одоо сонгож авсан бас учиртай. За сэтгэл судлаач одоо мэргэжлийн хувьд яг хүн бүрийн дотор нэг юм сэтгэлийн шарах ялангуяа одоо гэр бүл эцэгхээс одоо үүссэн сэтгэлийн шарах юм бол байгаа ажигладаг. Тэгээд энэ номыг уншаад бас одоо өөрийгөө онцлох, тодорхойлох ядчил одоо амьдралд сэтгэл тэнүү алхах одоо боломж нь нэмэгдэх юм болов уу гэж бодоод энэ номыг сонгосон байна. За тэгэхээр бид нар одоо toxic parent буюу эцэгхийн хүнэлт авирыг ерөнхийдөө би бол нөгөө хичээлээс бүрэн суусан учраас ойлголтойгоо. Тэгэхээр багш одоо бид хоёрыг үзэж байгаа хүмүүст номныхаа талаар танилцуулъя тий. За тэгэхээр одоо ер нь бол хоёулаа ярилцаад явчих тий. Одоо энэ хүн болгоно л эцэг эхийн тухай ярих дуртай байдаг шүү дээ. Миний ээж аав бол тийм сайхан хүн байлаа. Ялангуяа одоо манай монголчуудын уламжлалт бол ээж аавыг шүтэн биш ирдэг. Маш олон гайхалтай дуу шүлэг байдаг. Тэгвэл энэ ном маань өөрөө яг тэрний одоо эсрэг буюу тий. Хүнэлт авир гэдэг чинь ер нь эцэг эхийн хүүхдтэй уулзсан хор хөнөөлийн тухай байж таараад байгаа тийм. Хамгийн одоо аймаар нь юу юм бэ гэхээр тэр нөгөө бидний ингээд сэтгэл дотроо шүтэн одоо явдаг эцэг их маань санаатай болон санаандгүй үйлдэлээр хүүхдийнхээ амьдралд насан туршид нөлөөлөх тэр хүнэлт зан авируудыг гаргасан байдаг. За тэгээ энэ талаар ингээд бүр дэлгэрэнгүй бичсэн. Тэгээд хамгийн гол нь одоо энэ номны одоо утга учир нь зүгээр одоо ийм авир хүнэлт авир байдаг юм аа гэд орхиогүй тэрнээс яаж өөрийгөө чөлөөлж эцсийн одоо төгсгөлдөө өөрийгөө өөрчилж аз жаргалтай амьдрах тэр боломж яаж нэгдэх вэ гэдгийг бол төсөл нь бичснээр их онцлог гэж би ихэд харсан. За хоёулаа зүгээр хувийнхаа амьдралаар ярил л да. Чиний хувьд эцэг эхийн хандлаар ер нь бол ямар төсөөлттэй байдаг вэ? За би бол одоо нөгөө жоохон тийм хүүтэн хүндээ харилцаатай байсан болов. Одоо хүүтэн хүндээ гэдгийг шууд тийм зодож нутагч үед юм тийм бүр тийм toxic биш зүгээр тийм эрхлэх мэдрэмжийг ерөнхийдөө ээж аваасаа баг авсан гэж боддог. За ингээл хоёулаа одоо ингээд эцэгхийн тухай ярих гингүүд эцэгийнхээ тухай ингээд нэг таагүй үгүй хэлэхээр дотроо ингээд нэг гимшил хэзэм шиг мэдрэгдэж байна. Шууд хэцүү шттэ ингээд ээж аавыг ингээд муу хүн байсан гэж хүн хэлхийн нэтгэл одоо өөртөө дотроо бодно гэдэг чинь амар заримдаа гим нүгэл шиг санагдах үе байна штэ тий. Тэгтэл энэ номон дээр л одоо ингээд яалтчгүй бодиттой эцэг эхчүүд маань хүүхдийнхээ амьдрал таагүй нөлөөлөлийг үзүүлсэн. Тэрийг ингээд яг өөрийн одоо ихтгэл үнэмшлээрээ олж нээгээд тэгээд тэрнтэй нүүр тулаад тэгээд түүнийг одоо тавьж явуулаад өөрийгөө одоо чөлөөлөх тэр үйл явц нь маш ингээд чухал байгаа. За хоёлаа ерөөдөө одоо энэ номны үрэн дурддаж байгаа одоо яагаад ингээд хортой эцэг их гэж нэрлээд байгаа юм бэ гэдэг ойлголтын талаар жоохон яриа тий. За ер нь бол хүүхд эцэг эхчүүд хаяа нэг хүүхдээ одоо нэг дэвчээр алдаад зохиох ч юм уу. Эсвэл одоо нэг жоохон одоо юу яах гээд одоо хурцлж өгөхөд хаяа нэг одоо болохгүй байгаа зүйл дээр зэмлэл хийх зүйл бол ер нь байд юм байна. За тэгвэл энэ хортой эцэг эхийн шинж мөн үү чиний бодлоор юу? Мөн шүү дээ шууд. Яагаад? Одоо тэгж хүүхдийг одоо нөгөө манай охин жишээ нэг гэдэг байхгүй юу? Буруу зүйл хийхлээр ингээд шууд хаяа нэг ганц хоёр зохиж аван заримдаа ингээд өглөхээр хүн алдчихэж сурдаг. Алдчихэж шууд ингээд би тань шиг юм хийж чадахгүй алдчихэж сурдаг байтал та намайг нэг удаа алдахад шууд ингээд заинаад авдаг. Би тань шиг ээж үзээгүй штеп хэлдэг. Тэгэхээр энэ баг надад багшлаад байдаг. Тэг би нөгөө яг энэ таныг хичээл дээр энэ номыг одоо яриад энэ сэдвийн талаар ярингууд ч уйлсан учир нь ерөөсөө л миний охин байсан баггүй яг анх удаа амьдарч үзэж байгаа тэр хүүхдэд одоо гурил зурхад ч юм уу эсвэл гурил зүгээр нэг одоо савлаад явахад нь би ингээд хүмийг төгс байх юм шиг шаардаад юм гэдэг чинь одоо маргааш чинь ажил дээр ч бай гэр ихэндээ хүртэл би ер нь амар тийм хортой эцэг
хортой ээж юм байна гэдэг. Тэгж мэдэрсэн үү тий. Аха. За одоо яг энэ ойлголтыг аягүй сайн анхааралтай сонсож байгаа гэж хэлмээр байна. Нэг удаадаа ингээд үнэхээр ингээд зөв чиглүүлэх үүднээс ингээд зэмлэх, буруутгах зүйл бол ер нь бол хүүхдэд хортой эцэг гэх юм одоо зан авир болохгүй. Өөрөөр хэлбэл бид нарт хаяа нэг одоо хүнл учраас алддаг. Төгс эцэг байх бол угаас эцэг их байх угаас боломжгүй учраас хаяа нэг үнэхээр агаа бараад уурлах ганц нэг одоо явраад авах ч юм уу. За одоо магадгүй жоохон хатуу чанга зан гаргах юм уу байдгийн байна. Тэгтэл энэ зан чанар энэ үйлдэл нь магадгүй зохиох, зоодох, буруутгах, дооглох бүр за бүр цаашлаад үл тоох. За хайж явах ч юм уу тий. Эсвэл огт холбоо харилцаагүй байх. Энэ байдал удаан хугацаагаар байнга давтагдаад ирэхээр юу болт юм гэхээр хортой эцгийн зан авир болт юм. Тэгээ энэ дээр бүр зохиогч маань ингэж бичсэн байгаа. Ихэнхдээ тодорхой хугацаанд давтагдаж тасралтгүй үргэлжилж байгаа энэ зан үйлээ зан авир тий. Эцэг ихийн хортой хөнөөлт авирыг бол илтгэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ эцэг ихийн одоо хөнөөлт зан авир буюу энэ хортой одоо шин чанар нь яг юугаар илэрдэг вэ гэхээр за хамгийн түрүүнд хүүхдийн зодох хүчирхийлэх за тэн номдоо бүр одоо энэ номон дээр байгаа зарим хэсэгтэр бол эцэг их нь хүүхдтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлууд тухай уртлах. Тэгээ тэнд хамгийн амар нь харваас байсаар адилхан эцэг их юм байна шүү дээ. Эцэг их хүүхдтэй тийм юм үйлдэнүүд бол эцэг юм буруу. Тэгтэл тэн зохиогч хэлж байгаа яг юм гэхээр бага насны хүүхэд эцэг их ямар нэгэн зүйл буруутгах чаддгүй. Ягаад бол эцэг их тэдний хувьд бол ерөөсөн цагаан өнгөртэй бат шиг тийм дүр байдаг тийм. Юу ч болж байсан миний ээжэн зөв, миний аавын зөв, миний хайртай хүмүүс надад намайг зоддог ч гэсэн аав минь ээж нь надад хайртай гэж боддог юм. Тэгэнгүүт эцэг их хүүхдээ буруутгаж хүүхэд эцэг ихийг буруутгах чаддгүй байна. За тэгээ эцэг их буруугүй. Тэр үйлдэл чинь хоёр хүний дунд л болж байгаа шүү дээ. Тэгвэл хэн буруутай вэ гэдэг ойлголт гарч ирж байна. Эцэг их буруугүй, магадгүй хүүхдээ зодсон эцэг их буруугүй, хүүхдээ хүчирхийлсэн эцэг их буруугүй, эсвэл хүүхдтэй те сайн байлгахын тулд магадгүй ирээдүйд сайхан амьдрахын тулд гэж хатуу муухайг хэлсэнтэй чи чадахгүй дээ, чи арчаагүй шүү дээ гэдэг чинь мөнгөийг хэлсэн. Тэднээс нь хүүхэд ингээд сэтгэлийн шарах авцсан байвал эцэг их хүүхдийн бодлоор эцэг их буруугүй юм хэн буруутай. За тэгэнгүүт ингээд хүүхдийн сэтгэхүй гэдэг угаасаа их ийм өрөмс байдаг л да. Их бага насны хүүхдүүд бол эргэн тойрныхын хүмүүс өөрт нь яг яаж хандж байгааг өөрийгөө төсөөлдөг. Одоо жишээ нь эцэг их хүүхдээ ч бол одоо ихрий хайрлагдсан, хүнлэгдэн чухал хүн шүү гэх юм бол би чухал хүн юм байна, би хүнд хэрэгтэй хүн юм байна, би сайн юм байна гэж боддог. Эсвэргээр нөгөө энэ toxic parents-ийн шин чанарууд илэрж байгаа эцэг их хүүхдүүд яадаг юм бэ? Бүх буруу өөр дөр хүрдэг. Би муу байсан болохоор л намайг аав маань зодсон. Би л гэрийн даалгавраа ээг болохоор намайг зодож байгаа. Аавын буруу биш тий. Эсвэл би л тийм одоо сэтгэл татам ялтан биш болохоор аав надад тийм муу зүйлээ хийсэн гэдэг ч юм тий. Ийм одоо итгэл үнэмшил суудсан байдаг. Тэг хамгийн аймаар нь тэр өөрийгөө буруутгасан итгэл үнэмшлээ сэтгэлийн шархаа эдгэж чадахгүй бол насан туршдаа тээж явд юм байна. За бүр аймаар нь эцэг их нь асуурсан ч гэсэн тэр бодлон толгойд нь оршсоор амьдрсаар байдаг. Магадгүй давсан дотроос нь баг дуудаж амжиг сонсохоор тийм тод чанга мэдрэгдэг гэсэн үг. Энэ дээр нэг одоо залуугийн түүх гарч ирж байгаа. Аав ээж нь ингээд хайрлаж өсгсөн мэдээж маш сайхан хайрлаж өсгсөн. Гэхдээ гэрийнх нь амьдрал ямар байсан бэ гэхээр ер нь бол нэлээд юм цагаач ядуу амьдралтай байсан. Тэгэд аав нь юу гэж хэлдэг байсан бэ гэхээр чи цент болгоныг одоо хадгалах хэрэгтэй. Ягаад гэвэл чиний амьдралд тэзээ нэгэн өдөр заавал одоо нөгөө тэр цагаачилж явжсэн шиг хэцүү зүйл тохиолдох болно. Тэр үед чинь мөнгөтэй авах хэрэгтэй гэдэг. За тэгээд тэр хүн амьдралынхаа турш ингээд маш их хичээгээд одоо яаж дампуурлаач гэсэн хангалуун амьдралтай байж чадхаар хэмжээний баян болсон. Гэхдээ тэр хүн яадаг гэж машины зогсоолт машинаа тавихгүй. Тэр цент бүр эмгэж байгаа.
төлбөр гарахаас машин зогсон төлбөр төлж чадахгүй чарамлаа. Тэгээд тийм баян хүн ирнэ машины зогсоолт төлбөр төлөхөөс цааргалаад хол машиныг тавиад тэгээд хуралдаа хоцрохын тулд гүйж ирдэг. За тэгвэл энэ энгийн одоо нүдээр харах юм бол тэнийг явуулах шүү дээ тийм. Гэтэл тэр хүний сэтгэл зүйд болж байгаа процессыг харахаар юу гэдэг вэ гэхээр аав нь нас орсон ч гэсэн хажууд нь зогсоод минийхөө наа цент бүрий чи одоо хэмнэх хэрэгтэй, хадгалах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээд тэрнээс энэ нэг тийм асуудал би байсангүй. Тэгвэл тухайн судлаалагч яасан бэ гэсэн чинь найз охинтой олсон. Тэгсэн чинь их нэртэй бас яг адилхан зан ашигласан. Аргагүй шүү дээ. Өөртөө нэг центиг хүртэл хэмнэж байгаа юм чинь гэр бүлийнхнийг яах вэ? Хөнгөө хэмнэх хэрэгтэй л гэж байна. Тэгээд өөрт нь ингээд эрэгтэй хүн одоо мөнгө төгрөг зарцуулахаас цаагалдаг авсан юм болгоныг тоочж бүртгэдэг чи илүү мөнгө өрлөө гэж одоо төгшөөдөг байх юм бол тэндээс эмэгтэй магадгүй хайр халамж мэдэрч чадахгүй шүү дээ. Тэнгүүд ингээд хосын харилцаа бүтлгүүдж эхэлж байгаа. Тэгээд тухайн хүн маань одоо ингээд сэтгэл зүйч дээр ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд яг энэний суурь бүр хизээнээс үүссэн юм. Анхан гадна талдаа бол миний хайр дурлалын харилцаал бүтлгүүч би гэр бүлийн амьдралаа зохиож чадахгүй байна гэж бодож байгаа боловч дотор талдаа тэр бүр бага наснаас үүссэн тэр аав ээжийн хүүхдтэй олгосон ихтгэл үнэмшлээс үүдэлтэй амьдрал ингэж бүтлгүүдж байгаа байхгүй. Тэгээ яг мэдээ сэтгэл зүйчдэр ингээд уулзаад ингээд цаашаа кейс өрнүүд явдаг. Яг нэг кейсээ явж үздэг. За тэгээд одоо хортой эцэг ихийн нэлээд хэдэн төрлүүд байна л да. За би энэс нь дурдаад явж байгаа тийм. За тэгээд сонирхолтой асуулт байвал асуугаараа бас за. За эхнийх нь ер нь бол дотуур шарах буюу хянагч эцэгхийн тухай ярих гэдэг. За манай Монголд бас ийм тохиолдлууд их байдаг байх гэж би зүгээр боддог. Яагаад гэвэл чиний л төлөө ирээдүйд сайхан амьдрахын тулд за асуух магадгүй те чи сайн байх хэвээр нийгэм гэдэг чинь ямар хатуур чанга болж чинь те одоо өрсөлдөх хэрэгтэй энд чи ялагдчих болохгүй гэдэг чинь ийм хандлага одоо эцэгчүүд байдаг. За тэгвэл тэр хандлага нь хүмүүстд ямар одоо хүүхдтэй ямар одоо үйлдэлийг гаргахад үрдэг юм гэхээр хийж байгаа зүйлүүд голох хангалтгүй байна. Чи энэс илүү хийж чадна. Наа чин болоогүй байна. Өө чи энэ хүн зүйлийг чадчих байгаа юм уу гэл хэмээн те. Одоо тэр би нэг сүлд нөгөө басуу гэдэг юм Бацуур аваргын бичлэгийг бас үзлээ л дээ. Тэгээ тэнээр бол аав ингээд хүүгээ одоо цолон түрээд ирэхэд нэг сэтгэл хангалуун биш ингээд дүртэй байгаа л тэгэндээ ингээд хүүхдийг за тухайн үед хүүхдэн шүү дээ. Хүүхдээ ингээд хурцлж өгж байгаа гэж хэлж штэ. Тэр тохиолдол бол яг ингээд би одоо тухайн амьдралын мэдгүйч гэсэн өнгөцгөн харах юм бол тэр тохиолдол бол яг ингээд хэвийн амьдралтай буюу хаяа нэг хүүхдээ хурцлж өгөх үгээр хаяа нэг одоо чиглүүлэх үйлдэл байдаг. Тэгтэл байнгын хүүхдээ чи хангалтгүй байна. Аяа уусан ч хангалтгүй болоогүй байна. Ном унсан ч хангалтгүй. Би аваад ирчлээ. Тэгэхээр тэр хүүхдийн үед магадгүй хамгийн сайнаар их чиг би авсан гэж л тэ. Тэгтэл хангалтгүй байна. Чи яваагүй юм уу? Таны анги хинчээ явсан. Тэрний хүүхдээ явсан байгаа чи би авсан байгаа юм гэдэг ч юм. Энэ байдал нь өөрөө тэр нөгөө нэг хянагч эцэг гэхүүдийн гаргадаг үйлдэл юм байна л да. Үргэлж чи хангалтгүй би гэдэг мэдрэмж өгдөг. Тэгээд энэ мэдрэмжээ давж гарахын тулд тэднээс нэг хэсэг нь бол сайн хөнгөд байхыг хичээдэг. За сайн хөнгөд байхыг хичээж байгаа юм чи яах нь бүх юм дээр төгс байх юм хэлсэн. Сайн ээж, сайн эцэг их, сайн магадгүй багш тэгэл одоо сайн. Гэхдээ хүний амьдралын зорилго сайн байх гэж үгүй шүү дээ. Хүний амьдралын зорилго эцсийн үедээ өгнө аж аргалтай амьдрах. Тэгдэл бид нар магадгүй одоо өнөөдрийн хүртэл ингээд хүмүүжж ирсэн туршлаараа эсвэл эцэг ихийн одоо малтаатай бодлороо хөнгөтэй сайн л байх хэрэгтэй гэдэг хүмүүжилч юм бол зарим тохиолдолд ирээдүйд аж аргалтай амьдрах боломжийг олж харж чаддаг юм байна. Зүгээр л ажиллаа сайн хийдэг аж аргалгүй хүмүүс тий. Эсвэл өөртөө одоо хүн харахад гадна талаас нь харахад бүх юм төгстэй сайхан амьдраад байгаа юм шиг боловч өөртөө сэтгэл хангалуун байдаггүй ч юм. Ийм байдлыг бий болгох юм байна. Тэгээ ийм байдал дээр зарим одоо хоёр төрлөөр дурдсан байна л да. Нэг нь бол одоо ингээд илт олонний өмнө гутаанд оромжлох тий. Чи одоо тэдний өгдөгцөн байхад чи тгээгүй шүү дээ. Наа чин өстө балиар заваа хараад чи ямар амар таргалцсан авсан ч хамцахгүй байна гэдэг ч юм уу. Эцэг ихээсээ тийм хүмүүс сонснууд бол мэдээж тийм таартай зүйл биш шүү дээ тий. Тэгтэл нөгөөх нь болохоор яг ингээд
нүүрэн дээр нь муу айн гэж хэлэхгүй гарна. Дог дахгүй инээх, шоолох. За жишээ нь энэ ийм үг байгаа байхгүй юу? Чи үргэлжид миний бүтлгүй бяцхан амьтан байсаар байх болно гэдэг үгийг эцэг хэлж байгаа хүүхдтэй. Тэгвэл энийг ингээд та намайг юу гэдэг юм бэ гэж хэлээд ингээд хэрэлдээ дургуутчих гэхээр өгүүлбэрийнх нь утга нь харахад тийм хэрүүлэхээр таагүй нэг биш байгаа. Тэгвэл сэтгэл дотор болохоор би бол угаасаа л азгүй бүтлгүй юм тийм ээ гэсэн мэдрэмж өгöd байгаа. Яг энэ шиг бас юм дог дохгүй их байдлаар хүүхдээ ингэж хямж яадаг. Одоо нэг талаас өөрийгөө хурцлж ингэж эцэг ихийн үгийг хэрэгжилж байгаа юм л да. Би хүүхдийнхаа ирээдүйд л хүүхдээ хурцлж байгаа. Энэ ингээд сэтгэлийн дотоод шахахыг үүсгэчихээр насан туршдаа яаж илэрдэг юм бэ гэсэн чинь хамгийн түрүүнд ерөөсөө өөртөө сэтгэл хангаламж байдал тэгээд төгшүүр айц. За бүр бие махбоддоос заримдаа илэрч болно. Маш их юм бие чангалсан, яраа нэм тасалдсан. Тэгээд ярих үедээ дуусуултай чанга ярьж чаддаггүй, магадгүй үг хэлжээд хэлсэн үг болгоны хараас өөрийгөө үгүйсгдэг. За зарим тохиолдолд сонголтыг ч хийж чаддаггүй. Тийм тохиолдол. За ийм одоо эцэг их байна. Тэгтэл дахиад нэг эцэг ихийн төлөө л тэр нь болохоор хангалттай эцэг гэж байгаа байхгүй. За энэ юу гэхээр эцэг их уг нь бол ингээд биднэрт хамгийн наацхан ингээд хэрэгцээнүүд хангаж өгөх хэрэгтэй гэдэг тийм хоол, хувцас, за ядчил одоо автобусны мөнгө, за эсвэл өөр одоо ирэхэд ядаж гэр дотроо миний хөөрлөгийг тогтох юм. Гэтэл ийм зүйлийг хангаж өгч чадахгүй гэрүүл бас байдаг. Монголд бол за тэг ямар тохиолдолд ийм их маш их ажиглагдаг юм бэ гэдэг ингээд тухайн кейсүүдийг харсан чинь ер нь л ийм архин томтогч гэр бүл ямар нэгэн гэр бүл дотор ямар нэгэн донтогч төрлийн гишүүн байгаа үед хүүхэд ингээд эзэмгүй орхигддаг юм байна. Тэр нь эргээд сэтгэл бас насан туршдаа шарах болж байна. Хүн сэдвтэй ерөөдөө тэгтээ монголчууд нэлээд их нөгөө халамжаараа хүүхдийн мөнгөөр арх уудаг гэж зарим айлууд яг тийм бодит амьдрал бас байдаг байхгүй. Одоо намайг жишээ нь хүүхэд байхад хурш айлын гэрт хоол байхгүй гэдэг хэрний архины мөнгө нь олдчиход идэг амьдрал тэр үед байсан болохоор би ч гэсэн бас одоо ч гэсэн байгаа гэж боддог. Тэр нөгөө фэйсбુક дээр арх ууцсан одоо нөгөө сурчлага хийгээд ороход тэр жоох хүүхдүүд ингээ хөл нүцгэн гэхэлэр би зүгээр шууд 100% эцэг юм болов гэж боддог. Яагаад бүхэлд ингээ хариуцлага өгч чадахгүй юм бэ? Тэгэд нэг удаа охинтойгоо бас ингээд ажлаас ядарч орж ирчээд манай охин одоо дөнгөж 9 настай л да надад баг хичээл заадаг. Би ингээд ядарч чи нэг удаа ингэчингүү одоо аяга ууцсангүй ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л үг хэлсэн бохсын санахгүй. Тэгээд би чамайг сайхан авч явахын тулд ч юм уу тий эсвэл би чиний хоолыг олж ирэх гээд ажиллаад ирж яхад гэдгсэн чинь манай охин юу гэж хэлсэн гэхээр энэ таны үүргээ та намайг энэ бүх зүйлийг 18-наас хүртэл хийхин тулд намайг төрүүлсэн. Энэ үүрэг хариуцлага өөрөө гэхэлэр би яг тийм хүүхдтэй бод тавилчаад байгаа. Тийм одоо тийм хүүхдтэй өөр хийсэн болсон тий. Нэрэл үүрэг байхгүй. Угаа зөв мэдээж хин ч мэддэг зүйл байхгүй. Аав ээж хүүхдэд хижээх хан шатны бүхэл хэрэгцээг хангах үүрэгтэй. Тэгтэл энэ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь хүүхдэд асуудал болдог. Сэтгэл зүйн асуудал. За тэгээд энэ дэр нэг юм хэцүү кейсүүд байгаа. Яа гэм бэ гэсэн чинь за зочны өрөөнд байдаг үлэг гөрөөл гэж ингэж зохиолч маань жишээрсэн байгаа байхгүй. Тэгэхээр ямар санагдаж байна? Нэг өрөөнд нэг хүн тасраа унтсан тэгээ хаяа босч ирэхээр агсан тавьдаг тэгснэ эргээд дахиад уудаг дахиад тасраа дундаа заримдаа магадгүй тэр үлэг гөрөөлийг унтуулах хэрэгтэй болдог. Гэхдээ магадгүй заримдаа баг ингээд аяа тав хавахгүй эсвэл зодохгүй унтах юм тасраад өгвөл баг сайн санагддаг. Тийм үү байдаг. Зарим одоо гэр бүлүүдэд тэгээ эндээс бас хүүхэд гэмтэж үлддэг юм байна. За тэгсэн чинь яа гэм бэ гэсэн чинь хүүхэд ингээд ээж аав нь ингээд ямар нэгэн байдлаар донтцсон байгаа үед эцэг ихтэй тусалж чадахгүй байгаад өөрийгөө буруутгах юм байна.
За тэгэнгүүт ингээд далд ухамсар гэдэг зүйл чинь бас их сонирхол л доо. Бага наснда бид нэр ингээд тоглож үзээгөө тоглоомоор том болоод бас тогломоор байдаг шүү дээ. Яг үлдсэн байгаа даа. Тэгэнгүүтээ зарим хүүхдүүд эцэгчүүд чинь за миний багад тоглож байгааг нь би багадаа ийм тоглоом тоглож байгаа юм чинь миний хүүхэд ингээд тоглог гэж хүүхдэд тоглоом авч байдаг шүү дээ. Тэр яг яаж байгаа юм бэ гэхээр нөгөө багадаа хангаж чадаагүй хэрэгцээг насан турш хойноо одоо шилжүүлэх байдлаар хүүхд дээрээ шилжүүлж хангаж байгаа одоо нэг арга хэрэгсэл гэхгүй. Тэгээ энэ дандаа бас зөв байдаггүй. Заримдаа бол буруу байдаг, заримдаа бас яг ингээд зөвч гэж одоо хэл зөв буруу гэж шүүгэн буруу хаа. Ер нь бол нэг тийм тохиолдол байдаг. Тэгмээд энэ тохиол яа гэм бэ гэсэн чинь эцэг гэх нь ингээд ямар нэгэн төрлийн донтолтой байх үед хүүхэд эцэг ихтэй тусалж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж явж байгаад насан туршсан хойно яа гэм гэсэн чинь яг адилхан төрлийн донтогч төрлийн хүнтэй гэрлэх магадлал өндөр байдаг гэнэ. Магадгүй аав найрах удаг байсан бол эмэгтэй хүн нөхөр найрах удаг байх магадaltaй гэдэг гэнэ. За асал магадгүй ямар нэгэн одоо хард бодисын хамааралтай байвал тэр төрлийн хамааралтай хүмүүстэй гэрлэх магадлал өндөр байдаг гэнэ. Яагаад гэж бодож байна. Байнгын ингээд нөгөө харсараад ингээд нөгөө хэвийн зүйл мэтэр болгоод авчт юм л үү? За ер нь бол тийм нэг талаасаа бол одоо нэг юм өвдөлт гихцэрлэх чадвар одоо ийм байнгын хамааралтай хүмүүстэй амьдардаг эсвэл одоо байнгын зоддог хүчрхийлдэг байдалтай одоо байдаг хүмүүсийн тэр чадвар нь ингээд нэмэгддэг гэж хэлэх нь арай буруу. Ер нь бол тийм чадвар бусад хүмүүстэй харилцангуй илүүлээд юм байна л да. Энийг бол яг нөгөө ийм ойлголтоор тайлбарлаж байна. Хүний нөгөө сэрж мэдрэх чадвар гэдэг чинь бас өрмөц зүйлдэг байхгүй. Нөгөө биднэрт нэг ийм үлгэр ч юм уу жишээ байдаг шүү дээ. Яст мэлхийг ингээд усан тийчэнгөө шууд бүсрээ гарчдаг. Халуусанд тусалж байгаа халуусанд гэвэл шууд бүсрээ гарчдаг. Зүгээр халуу бүлээх усны дотор байлгаад ингээд чанах юм бол ингээд багаар ингээд чанагцараа хүчдэг гэдэг. Тэр шиг нөгөө нэг байнгын юм хүчрхийлтэй орчинд ингээд байсараад насал болчдөг байхгүй. Тэгэнгүүт насал болцсон тохиолдолд тийм ижил төрлийн үйлдэлүүдийг байхаар нөгөө яст мэлхийн нөгөө халуусанд байгаа шиг байгааг ингээд мэдээж шууд усарч гарч байгаа шиг хүлээж авч чаддаг юм л да. Энэ бол нэг байдаг зүйл ч юм уу тэрийг төсөөлөх чадвар нэмэгдсэн байдаг учраас хэвийн гэж хүлээж авчт юм байна. Нэг талаасаа. За нөгөө талаасаа би нөгөө сая тоглоом ярьсан шүү дээ. Багада тоглоомоо хүүхдтэй одоо өгөхийг хүүхдэрээ өөрөө багада тоглож чадаагүй тоглоомоор одоо хүүхдэд тоглох хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ ахгүй хэрэгцээ юм л да. Ухамсаргүй сэтэл. Яг юм бэ гэхээр аав ээжийнхаа ч юм уу тэр хутгатны хүмүүсийнхаа донтолтын үед өөрөө ингээд жоох хүүхэд яаж чадахгүй байсан да гимсэн мэдрэмжээ яг ингэ насан туршсан магадгүй тэр өөрийнх нь одоо аавтай төстэй хүмүүсийг одоо эмчилж эсвэл тэр нь тусалж тэрнийг авраг хамгаалж давж гарна гэж бодд юм байна. Өөрөлдвөл энэ нөхрөө яг эхнээс гаргаад сайхан амьдрын тэгснээрээ нөгөө бага насандаа биелүүлж чадаагүй хүслээ биелүүлнэ гэж бодд юм байна л та. Тэгээ энэ гест дээр нэг эмэгтэй тухай гарч байгаа хгүй бараг ингээд 2-3 удаа гэрлээ салахад дандаа ямар нэгэн тоглолттой нөхөртэй гарцсан. Тэгээ эхнийх нь сүүлийн гест дээр нь бүр ингээд эхлээд уулзахтаа огт мэдгүй уулзаж явж байгаад сүүлд нь ингээд тоглолттой гэдгийг мэдрээд тэнгууд нөгөө хос хүн маань өөрөө бас энэ намайг одоо донтолтой гэдэг мэдсэн чинь яах. Тэгээд өмнө ичиж санаа зовдөг байсан бол ичилж буй санаа зовхгүйгээр ууддаг болж байгаа. Тийм одоо хэрэгэлдэг болж байгаа тийм процесс гарч байгаа хгүй. Тэгэхээр тэндээс яагаад ингээд энэ миний амьдрал биш байна гэдэг ингээд бие дутаж авч чадахгүй байгаа юм бэ. Ухамсаргүй буюу нөгөө бага наснд байгаа тэр тархинд коорлогдсон дурсамж, мэдрэмж, магадгүй хангахыг хүссэн хүсэл тэрнтэй холбоотой байж болох юм гэж зохиогч өрнүүдийг тайлбарласан байсан. За тэгээд хортой эцэг гих гэдэг яхаа одоо эцэгчүүд манаас ингээл өөрийгөө өмөрлөө одоо энэ мараг юу яриад байгаа юм те монголчууд чинь хүүхдүүдээ угаасаал зоддог байсан шүү дээ. Тэгээ яах юм одоо хүртэл би ингээл амьдарч илэн гэж тэгж хэлэх гээд байдаг шүү дээ. Тэгтэл одоо бид нэр ингээд тэр монголчуудын тэр хаяа нэг гар хүрдэг байсан гэдэг нь бол ингээд ер нь бол яг тэр хортой эцэг гихт шууд бол оруулахгүй.
оруулахгүй байх гэж би одоо судлаачийн хувьд бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл жоохон ингэж чичлэх, за буруутгах. Тэгвэл тэр болгон дээр бол ингэж хаяа нэг хүүхдэд ингээ үнэхээр болохгүй байгаа зүйлийг нь чиглүүлээд хэлэх бол ингээ байж болох зүйл юм. Гэхдээ зодох бол ерөөсөө ер нь байж болохгүй зүйл гэж ер нь бол бод. За тэгээд энэ ном маань их сонирхолтой. Тэгээд миний хувьд ч гэсэн ингээ энэ номыг уншаад өөр дээрээ бас ингээ анализ хийгээд үзэхэд маш юм эрэг үр дүнгууд гарсан болохоор бас одоо уншигч та бүхэндээ танилцуулж байгаа. Ямар нэгэн одоо рекламны зорилгогүй тий. За дараагийнхаа зарим нэг тодорхой зүйлүүд рүү яриад явах байлаа. За тий. За тэгээд ингээд за мэдээж бид нэр өнгөрснийг өөрчлөх боломжгүй шүү дээ. За үнэхээр ингээд миний эцэг их хортой хүн байжээ. Тэгээ надад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн. Тэгээ яах юм? Эцэг ихээ буруудах юм. Зөв үзээ ядах юм уу? Зөв тэднэр дээр очиод уурлах юм уу тий? Та нар миний амьдралыг ийм болгосон байна. Миний бодлоо магадгүй ингэж амьдарч байгаа та нарын буруу гэж хэлэх юм уу? Гэдэг дээр зохиогч одоо гарц гаргалгаа хэлж байгаа. Тэгэхээр энэ хэсэг надад их сонир санагдсан. Эцэг ихээ буруутгах хэрэггүй. Бас уучлах хэрэггүй. Тэгээ уучлах гэдэг нь хүлийн зөвшөөрч гэсэн үг. Буруутгах хэрэггүй, уучлах хэрэггүй. Бас тэднийг уучлах гэж хэрэггүй. Магадгүй бүр уучлах гэсэн ч тэр хүмүүс уучлахгүй. Та надад ийм амар одоо зүйлийг хийсэн юм байна штэ гэж хэлвэл харин эцэг их юм. Үгүй би энийг чиний сайн сайхнад л хийсэн гэж өөрийгөө өмөрнө. Тийм болохоор бараг тэр нь үгүй юм гарцсан. Тэгээ яах юм гэдэг ойлгох гарч ирж байгаа тийм. Тэгэнгүүт ийм юм байна. Энэ номыг ингээд уншаад тэрээ ингээд гүн үнзгээ ойлгож чадах юм бол энд юм өөрийнхөө талаар итгэл үнэмшиллээ өөрчлөх боломжтой болж байгаа. Өөрөлдвөл энэ хортой эцэг ихтэй өссөн хүүхдүүд ямар одоо итгэл үнэмшилтэй байна вэхээр би буруутай, эсвэл би сайн байх ёстой, би эсвэл одоо арчаагүй амтан бүх ингээд үзүүлд өөрийгөө буруутгадаг, үзэн яддаг. Тэгээ хамгийн гол нь өөрийнхөө талаарх эрэг төсөөлөл байхгүй эсвэл бүр тэр төсөөлөл нь солирцсан. Магадгүй би энэ хорвоо дээр аз жаргалтай, хайрлагдах ёстой, хүнлэгдэх ёстой. Би байгаагаараа л хангалттай юм шүү гэдэг тэр итгэл үнэмшил байхгүй болсон. Тэгвэл энэ номыг уншаад ч юм уу үнэхээр номыг уншаад одоо өөртөө тусалж чадахгүй бол итгэл зүйчдээр хандсны дараагаар энэ итгэл үнэмшил өөрчлөгдснөөр хүний өөртөө хандах болон амьдралд хандах хандлага өөрчлөгдөж байгаа. Тэгээ энэ дэр амьдралаа өөрийнхөө бүтээх нь гэдэг юм хоёр дахь бүлэг эхэлж байгаа байхгүй. Эхний бүлэг дээр нь ингээ хортой эцэг гэхээ бүх төрлүүдийг ингээ кейсгээс нь авч үзээд хоёр дахь хэсэг дээр нь амьдралаа өөрийнхөө бүтээх нь гэдэг юм одоо хэсэг гарч байгаа. Тэгэхээр энэ дэр яаж байгаа юм гэхээр үнэхээр ингээ эцэг их чинь өөрт чинь ингээ хор хөнөөлтөй харилцаатай байсан юм байна гэдгийг ойлгох үед зохиолч юм гэж хэлж байгаа. Өөр ойр дотны хүннээ алдаж байгаа мэт ой гашууг мэдэрнэ гэж хэлсэн байна. Гэтэ магадгүй энэ эцэг ихээ ийм зүйл хийснийг нь өөрт нь ийм хандсныг нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь баг ойр дотны хүнээ алдсахаас ч тоорох. Тэрийг бол хүлээн зөвшөөрнө гэдэг маш их хэцүү. Тэгэл юм шүү. Бид нь ялангуяа бидний хувьд монголчууд ингэж эцэг ихээ шүтдэг, хайрладаг, дээдэлдэг, магадгүй эцэг ихийнхаа нэрийг сайнаар дурсаж авах хүсдэг хүмүүсийн хувьд бол өөрт нь ийм хэцүү зүйлийг хийсэн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь эсвэл бүрэн утгаар нь ойлгоно гэдэг нь маш хэцүү зүйл. Тэгээ яг тэрийг ингээд бодтоор ойлгоод энэ бүхэн миний буруу байгаагүй юм байна тий. Би арчаагүй учраас намайг эцэг ихэн зоддог байгаагүй юм байна. Би хангалтгүй байсан учраас ээж аав нь миний хийж байгаа зүйлийг үргэлж хангалтгүй гэж хэлдэггүй байсан биш юм байна. Бүр тэр эцэг ихийн одоо өмнөх өнгөцгийн ч одоо улбатай зүйл байхыг үсэхгүй байна. Энэ болгоныг ингээд ухаарч ойлгож чадсанараа хүн өөрийнхөө амьдралыг шинээр бүтээх боломжтой болж өөрийгөө чөлөөлж байгаа. Уучлах хэрэггүй, эцэг ихээ өөрчлөхгүй хэрэггүй зүгээр л өөрийгөө чөлөөлж байгаа. Энэ зүйлд хүрснээрээ магадгүй та өнөөдөр 20 настай бол дараагийн 30 40 50 жил
өөрийнхөө төлөө, өөрийнхөө аз жаргалын төлөө өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлж, магадгүй өөрийнхөө талаар эрэг төсөөлттэй. Би бол сайн сайхны хүртэх эрхтэй хүн юм аа гэдэг тийм мэдрэмжтэйгээр амьдралыг туулах боломжтой. Тэрнээс бол гинт ингээл сэтгэлийн шарах гэдгээр амар гоё хүн болоод гинт бүх ажил нь бүтээл бизнесээ эхлүүлээл гэж одоо төсөөлж болохгүй тийм эрэг өөрчлөлт гарч байгаа. За би болохоор тийм нөгөө учиргүй тийм нөгөө барьж аваад зодууд байдаг ч юм уу эсвэл одоо нөгөө хаяа нэг эрхлүүлэхгүй байна гिचин гутаа нэг шовдрлоод исэн тийм хүүхэд биш. Одоо нөгөө бүр тийм хүнд тийм токсик аав ээжтэй байгаагүй гэж боддог байсан байхгүй. Тэнгуут одоо яг энэ номныхоо яг ингээд дараа ард нь ингээд бид нарт болохоор багшлахаар 14 хоногийн хугацаатай хамгийн багтаа уншаарай гэдэгсэн. Бид нар болохоор хугацаанд болоо учраас би яг номны ард гараагүй. Гэхдээ багш ярианаас би сайн байх хэрэгтэй гэсэн. Насан туршдаа яг тийм амьдэрсэн байгаа байхгүй. Би олонний дунд нэр хүндтэй яваарай. Ерөөсөө сайн ээж байгаарай. Би хувь хүн өөрөө маш сайн байх ёстой шүү гэдэг бодлоор би өнөөдөр яг амьдэрсэн байгаа учраас яг тэнд бас нэг алдаа гарсан байгаа байхгүй. Надад ч яг адилхан мэдрэмж төржсэн. Яг ингээд нөгөө нэг энэ хүртэл амьдрахдаа яг өөрийнхөө төлөө ч юм уу өөрийнхөө сайн сайхны төлөө биш яг тэр нөгөө суусан буруу итгэл үнэмшлэрээ ингээд амьдарч исэн байна гэдгээ ингээд эргээд харангуйтай амар гонигтайсэн. Өөрөлдвөл одоо яг чамтай адилхан би сайн л байх хэрэгтэй юм байна гэдэг итгэл үнэмшлэр өдний хүртэл амьдарсан байгаагаа хараад өөрөө бүр ингээд нэг гайхаа шокнд ороо. Би өөрөө дотроо бодохдоо би ч сэтгэл судлаач хүнд амар сайхан өөртөө ажиллаа, дотоод ертөнцөө нээгээд айгүй зөв амьдарч байгаа. Тэгээ ингээ харахаар миний амьдрал айгүй амжилттай тий. Дандаа ингээл дээш өсөж явсан гэдэг ингээ бодож исэн чинь эргээд харсан чинь тэр бүхний яг юу яагаад ингээ бий болчихвоо. Яг энэ одоо хүн яаж ингээд бутгүйгээ харсан чинь яг тэр нөгөө нэг аав ээж юм намайг хайрлаж байгаа хайрын дунд сайн байх хэрэгтэй гэдэг энэ суурийг тавьж өгсөн. Одоо нэр хүндтэй байхыг ирмэл одоо байвал одоо эцгийнхээ нэрийг гаргахыг чухалчилдаг ч байсан юм уу те. Тиймэрхүү итгэл үнэмшлээс үүдээд ерөөсөө сайн байх ёстой гэдэг итгэл үнэмшил бат суудсан байсан. Тэрийг хараад бас өөрөө амар шокнд оржсэн. Энэ номыг уншвал бас ингээд хүмүүс маань бусад хүмүүсийн кейсийг уншин гата өөртөө яг ямар итгэл үнэмшил байгаа юм бэ гэдгийг олж харах боломжтой. Тэгээд тэр шокноос мэдээж гарсан л та хэсэг хугацааны дараа тэр шокноос гараад ингээд юмыг бодтоор хараад энд бол мэдээж ингээд эцэг гэхийг бол юусаа буруутгаагүй. Тэгээ бодтоор харсны дараа миний амьдрал яг яаж өөрчлөгдсөн бэ гэхээр чинь би ингээд нөгөө төгшдөг санаа зовдөг эсвэл ингээд бүх юм ингээд сайн хийж гэнэ үү гэдэгтээ ингээд байн одоо нэгтэлдэг ч юм уу те. Тэр ингээд байдал маань хайрцангуй багасаад бүтчий бол сайн тий. Би юм хийгээд амьдралаа дуусгах юм бол маш сайн. Дуусахгүй бол зүгээр дахиад хийчин гэдэг ийм тайван хандлагатай болсон гэж хэлэх юм уу? Тэр нь бас их ирмэлөө үзүүлсэн баг гэж бодсон. Номны одоо танилцуулга маань сонсож байгаа эцэгчүүд бол яг анх удаа сонсож жоохон гай хаж магадгүй гинэ гэж одоо юу л яриад байна гэдэг. Тэгээ яг ингээд бодтоор мэдэрх юм бол нэрээ үнэхээр ингээд сэтгэл догтлоод магадгүй зарим нь бүр ингээд уйлаад тэгээд таавшраад тэгээд юмыг ингээд ийм яасан бэ штэ гэдэг ингээд яг нэг юм бороо ороод цамцсан цавхыг ингээд арчаад ямар гоё тунгалаг юм бэ гадаа чинь цаас орж ирсэн онгооцсон байна штэ эсвэл бороо орж ирсэн онгооцсон солон гарч штэ гэж байгаа юм шиг амьдралыг ингээд харах тийм гоё боломж нэгтэн гэж би бодож байна. За одоо хоёулаа цаашаа жоох хөргөжлөх. За тийм. За энээр бас мэдээж ингээд энэ номыг уншиж байгаа одоо судлуулагчид нартаа зориулаад нэг хоёр зүйлийг зур тодруулаад хэлчихье. За эхнийх нь юу гэхээр зодохгүй бол эсвэл ямар нэгэн хор хөнөөлтөд үг хэлэхгүй үг хэл амууд оромжлохгүй л байвал болчих юм биш. Энд дахиад нөгөө эс үйлдэлгүй буюу одоо огт үйлдэл хийхгүй байх гэдэг зүйл гарч ирж байгаа. За тэгсэн чи яадаг юм бэхээр хэрвээ чамааг ингээд бага наснд чи ээж авч ингээд бүр ингээд байж боломгүй байдлаар шийтгдэг байсан гэж бодъё л та тий. Магадгүй одоо мөсөн дээр суулгаад ч юм уу тий. Манай одоо бага ингээд байхад манай нэг ангийн охин надтай нэг тийм зүйл ярьжсэн байхгүй. Би тэрийг бас ингээд сонсоод одоо тэр нэр мөрийг санахгүй юм л та.
намайг ингээд шүнж ингээд мөснөөр суулгасан гээд. Тэгээ би бүр гайхаал ямар сони юм бэ? Жохон хүүхэд болохоор тэр үед ингээд хамгаалах гэдэг ойлголт байхгүй. Ямар сони юм бэ? Яагаад их тийм боллоо гэж бодчихсон байхгүй. Тэг үнэхээр ингээд байж боломгүй тийм зүйлийг үлдсэн бол зарим нь яадаг гэхээр магадгүй өшөө авах хумсаргуу сэтгэлээр хүүхдтэй тэр зүйлийг ингээд хумсаргуугаар мэдрүүлдэг ч юм уу зодож авах нь байдаг зүйл гэж боддог. Зарим нь яг тэрний эсрэг үлдэхгүй буюу огт хүүхдтэй юу ч хэлж чадахгүй ямар ч одоо юу гэж хэлэх юм бэ? Стандарт заавар чиглэл өгч чадахгүй бүх зүйлийг хүлээмжшүүлдэг юм л да. Зодохгүй, зохихгүй, ерөөсөө хүүхдэд дураарн байлгачдаг гэсэн. Энэ гэхдээ бас сайн шинж юусаа биш. Энэ хүүхдийг нөгөө их дураарагийн дутуу шинж рүү авчдаг. Тэр нь бүр одоо хэцүү ер нь бол хэцүү штэ. Одоо ингээд 25 30 үрчээд ингээд өөрийгөө ингээд аваад явж чадахгүй ээж аваараа хүүхдийн памперсны мөнгө төлүүлдэг гэж бодвол энэ хэвээ амьдрал биш байгаа. Амьдралд ямар ч тийм тэмцэх чадваргүй болгоод орчиж байна л да хүүхдийн насан туршдаа ингээд дааж авахгүйс хойш. Яг зөв тэмцэх чадваргүй болгож байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг эцэг их чинь танд ямар хандаж байсан тэр хандлагыг тэр сэтгэлд үлдсэн шарах тэр магадгүй одоо энэ зан үйлийг өөрөө ингэж ухаж ойлгож зарим тохиолдолд сэтгэл зүйч хандаж ингэж чөлөөлөхгүй бол эргээд дараагийн үр ач өөрийнхөө хүүхэд тэрний дараагийн үр ач зээд нөлөөлдөг юм байна л да. Тэр нь бас амар. Тэгээ нөгөө их дураараа байдлаас болоод хүүхэд өөртөө хяналтгүй хүчгүй за магадгүй донтогч бие даах чадваргүй гэж зөндөө олон юм шинжүүдийг хүүхдэд бас бий болгох боломжтой. Тэгэхээр бас дандаа ингээд ууста гар үрж болохгүй маань, ууста задаж болохгүй маань. Яна би одоо нэг зөгчлөө toxic parents болцсон болов гэж санаа зовхоосоо илүү юмыг ингэж өргөн хүрээгээр ухаалаг агуулгаар нь харж аль болох хүүхдэд хамгийн одоо халуун дулаан, уур амьсгалтай, тайван амьдрах боломжтой. Тэгээд өөрийнхөө талаар эрэг төсөөлттэй, амьдралын талаарх сайхан итгэл үнэмшилтэй, юмд одоо ялна, чадна, болно гэсэн юм хандлагатай. Тийм хүүхдийг л төлөвшүүлэхэд үйлдэл чинь чиглэж явах юм бол ер нь бол зөв л гэж бодох хэрэгтэй гэж бодож байна. За, тэгээд архин дондох гэд би нэг бас ингэж дурдсан шүү дээ. Архин дондох ч юм уу ямар нэгэн дондогчтой эцэг эхчүүдийн хувьд зохиолч бүр ингэж хэлсэн юм. Дөрвөн хүүхэд одоо архин дондогч эцэг ихтэй хүүхдүүдийн дөрвөн хүүхэд дотмын нэг нь өөрөө дондогч болдог гэж. Яагаад гэсэн чинь тэр бас их сонин кейсүүд байгаа юм л да. За мэдээж яг ингээд бага насны шарах түүнийг давж гарах гэсэн ингээд оролдлого түүнээс үүдээд үлдсэн янз бүрийн нөхцөл байхаа үсэхгүй. Тэгсэн чинь энэ кейс номн дээр дурдж байгаа кейс дээр аав нь хүүхдээ 12 настай байхад нь 12 санагдчих. Анх удаа тэр архийг уулгаж байгаа. Хүрсэн эцэг гэх юм шүү дээ тий. Аав. Тэгээд хүүхэд тэрийг юу гэж хүлээж байгаа юм хэрэг энэ бол аав битээр нууц гэж хүлээж авч байгаа юм. Тэгээд тэгснээрээ ингээд аавтайгаа байгаа, аавтай хайрлагдж байгаа юм хатар мэдрэмж аваад тэг эхний удаа нэг удаа ууж үзэж байгаа тий. Хоёр дахь удаага хамт ингээд зугаалангаа ууж байгаа. Гурав дахь удаага архины амтрагч нь болж байгаа. Тэгээд тэндээс тэр хүүхдийг дондолт эхэлж байгаа. Амар агааз. Тэгэхээр энэ нөгөө нэг хүн ямар нэг юм өөрийгөө хянах чадваргүй болтлоо одоо дондноо гэдэг зүйл бас амар зүйл ахгүй. Хүнээс ямар ч зан авирыг бас гаргаж болно. Нөгөө энэнгүү сэтгэл ясвартхан гэдэг зүйл чинь дондолтны яг эсрэг талд нь явж байгаа. Өөрийгөө хянах чадвар суулгаж байгаа тийм. За ийм ингээ кейсүүдийг дурдсан маш гоё үр дүнтэй номыг уншаад миний амьдрал бас гоё эрэг сайхан өөрчлөлтүүд гараад юм болгоныг одоо түгс хийх гээл маш их хичээдэг байсан бол тэр байдлаа харьцангуй багасгаад хийгээд үзье л та тий. Хийгээд үзье. Чадчихвал амжилт, чадахгүй бол дахиад хийчихье. Дахиад оролдъё гэдэг юм ийм хандлага болсон. Одоо яриад байвал дуусахгүй тий. Хам юу ямар санагдчих вэ? Өмнө мэдээж багшаа хичээлээ бүхэл бүтэн цаг 20 минут энэ номны талаар яриулсан. Тэгээд өөрөө ерөнхийдөө номыг бас эхлүүлээд явж байгаа хэрнээл дахиад эндээс бас нэг
хоёр том ойлголт аваад утсан гэлээ сууж байгаа байхгүй. Тэгээ нөгөө энэ номон дотроо бүр өөрөө яг одоо ном ер нь жоохон уншихад марахан хүн гэхэд бүр дурлаж одоо уншаад амьдралтаа өөрийнхөө амьдралд нөгөө миний хайртай тэр жижигхэн бяцхан охиныг бас өөрийнхөө тийм магадгүй өөрөө би өөрийгөө тийм хар бараа амьдралаар амьдсан гэж хэлэхгүй ч гэсэн охиныхоо амьдрал бас нэлээд том гэрэлхийг нэмж өгөхийн тулд баярлалаа. Ер нь бол одоо подкастын маань яг чин хүсэл бас тийм бит хоёр нэг гоё ингээ подкаст хийгээд гоё харахтаас илүү хүмүүс нэрээ ингээ өөрийгөө яг ямар хэцэг гэх юм бэ гэдгийг олж мэдээд үнэхээр энэ токсик хэцэгтэй байгаад тэр одоо токсик харилцаанд одоо хүртэл амьдрал чинь нөлөөлөд явж байгаа л тэрнээс өөрийгөө чөлөөлч ясаа гэж чи хүслээсээ энэ подкастыг хийж байгаа байхгүй. За тэгээд одоо ярих зүйл маш их байна. Яг энийг нь л ярьчих гэж ингээд яриад аймаар санагдаад байна. Гэтэ энэ цаг багаага учраас төгсгөлд нь бас дахиад нэг ойлголтыг тайлбарлаж өгөөд дуусгая гэж бодож байна. За, сая бол ингээд эцэг их ингээд зоддог, хүчирхийлдэг, за эсвэл магадгүй нэр төрд нь халддаг, гутаанд оромжилдог, маш их хяндаг ч юм уу эсвэл архин донцсон ойлголтуудын тухай ярьлаа шүү дээ. Тэгтэл зарим тохиолдолд эцэг эхийн гүйцэтгэх ёстой үргийг хүүхэд гүйцэтгэдэг тохиолдол байдаг. За одоо би энийг ингээд айлын томууд дээр бас ингээд жишээ авч ярьж болохоор юм шиг санагдаад байна. Аав нь завгүй, ээж нь завгүй тэгвэл хүүхэд юу хийх вэ? Хоолоо хийдэг, хувцас аваадаг, дүүгээ хардаг. Тэгээд магадгүй 12 настай, 13 настай, 15 настай гэтэл хүүхэд шүү дээ. Тэгтээ тэр хүүхдэд хүүхэд нас гэж байхгүй. За энэ одоо нийгмийн зүгээс харахад бол ямар гоё танаа охин чи ямар ажилласан чи өстө хүүхдээ яаж юм гоё хүмүүжүүлсэн ямар гоё хоол хийдэг юм уу өстө гайхалтай төгс. Яг тэгдэг. Тэгтэл яг амьдралд тэр хүүхэд ингээд энэ зүйлтэйгээ нүүр тулаад 18 нас руу 20 эд нас руу гэр бүл болоход яа гэм гэхээр дахиад сэтгэл зүйн асуудал гарч ирдэг. Чиний бодлоор ямар асуудал гарч ирдэг? Би болохоор энэ дээр шууд өөрийгөө л бодож байна л да нөгөө 3 ихчтэй. Тэгээд хүүхдүүд ингээд яг хуу айлын бага охин л да мэдээж гэр цэвэрлэгч тийм нэг учиргүй байнга бол цэвэрсэнгүй. Хүүхэд харах тал дээр тэрний хүүхдийг хар тэрний одоо тэр ихчийн баг ингээ хамаатан садны хүүхдийг хар гэж явж хагаад өөрөө төрсөн чинь ингээд хүүхдүүд төрсөн тийм ээжүүдийн гүрв жирэмсэн ээжүүдийн гүрвтэр охиноо төрөөд уйлаад мөлөөд гэсэн чинь би огт баярлаагүй. Бүхэлдээ ээж болж байгаа шүү дээ. Би тэр хүүхдийг бинээсээ төрүүлчихэд ёо энэ өвдөлтөш ашиггүй нэг саллаа гэснээс биш би охинтой олчлаа гэж баярлаг байхгүй. Тэнгуут би одоо нөгөө сэтгэл судлалын хичээлд сураад манай нэг ажиглагч чи одоо энэ мэрэгчлэр сурж байгаа өөртөө ажиллаж байгаа сте гэдэг шиг тэр үед ойлголт байхгүй гэж юусэл хитрхийг ачаал өгөөд бүр ингээд өөрийнхөө хүүхдээс төгшөлт тэр шатчихлаа гэж ойлгосон юм байна тий. Тэгэхээр нөгөө нэг охиндоо болцсондоо баярлаагүй биш зүгээр л хүүхэд харах хүүхэд одоо өсгөх гэдэг чи амар хэцүү шүү гэдэг тэр дарамтыг л тухайлсан мэдэрсэн юм шүү дээ. Тэгээд энэ ингээд насан туршингууд хөвчлэн яг одоо ямар нэгэн байдлаар жишээ нь чиний одоо хувьд ингээ сая ингээ хүүхэд зүрхэд яг тэр нөгөө ээжийн гой мэдрэх нандин мэдрэмжийг мэдрэх чинь ингээ саад болж байгаа шиг ингээ саад болт юм л да. Хөвчлэн тэр нөгөө айлын томууд эцэг эхийн үүргийг гүйцэтгээд ирэхээрээ том болонгууд өөрийгөө золиослох хандлагатай байдаг. Өөрөлдөл маш сайн ажиллаа хийдэг гэр эцэгтэй маш сайн аав. Гэтэ тэр хүн өөрийн гэсэн орон зайд үсгэж чаддаггүй юм. Тийм асуудал үүсдэг юм байна л да. За тэгээ яриад байвал одоо урс түүх болно гэдэг шиг маш олон асуудлууд бол ингээл дурддагдж байсан. Тэгэхээр ер нь бол одоо нийт эцэг эхчүүдэд хандаад хэлэх юм бол хүүхэд насныг нь хүүхдээр нь өнгөрөх ёстой. Тоглох ёстой бол тоглож хичээл хийх ёстой үед хичээл хийж гэрээ ажилд оролцох үед гэрээ ажилд оролцох ёстой. Тэрнээс бол тэр жигтэй том хүний насан туршийн үгийг хүүхэд үүрэх ерөөсөө ёсгүй. Энэ таны одоо хүүхдийн ирээдүйд 20 30 хэдэн нас урсууд мэдгүй гарч ирж сэтгэл зүйн асуудлыг үүсгэх амьдралд алдах шалтгаан болох магадaltaй. Магадгүй одоо сүүлийн үед ингээд өөрийгөө золиослон барин гэр бүлээд өсгөж байгаа хүмүүжүүлж байгаа нөхрийгөө халамжилж явж байгаа ээжүүд
их харагддаг шүү дээ. Тэр магадгүй аудч байдаг баг. Тэгтэл тэр дахиад нөгөө бага насны сэтгэл зүйн асуудал руу дахиж очих гээд байгаа. Яагаад энэ хүн өөрийгөө сонгохгүй юм бэ те? Эсвэл магадгүй за 100 гэр бүлийг 100% гэж үзэхэд яагаад тэр хүн 20%, 10% нь өөрийгөө тэнд байлгахгүй бүх зүйлээ зориулж ийнэ гэдэг ч юм уу те. Тэр чинь өөрөө нөгөө энэ бага настай холбоотой яригдаад байгаа байхгүй. За тэгээд зохиогч маань бол их төгсгөлд нь их гайхалтай зүйлийг хэлсэн байна л та. За ингээд эцэг их чинь чамд хортой хүмүүсттэй зан авиртай байжээ. За чи энийг ингээд олж мэдлээ. За тэгээд үүнийг яг бодит үнэндээ эвлэрч үүнийг хүлээн зөвшөөрөх нь бол маш хэцүү байсан ойлгомжтой. Өөр дотны хүмүүсээс хагцж байгаа мэтэл хэцүү зовлон шаналлыг мэдэрнэ. За гэхдээ үүнийг тавьж явуулах хэрэгтэй гэж. Тэр нь уучлалгээгүй, эцэг ихээ өөрчлөлгээгүй зүгээр энэ одоо өнгөрсөн зүйлээс юм аа. Одоо чи түүний тэр зүйлийг тавьж явуулаад жинхэнэ өөрийгөө олж авах хэрэгтэй. Чиний яг жинхэнэ зорилго ч юу? Чиний жинхэнэ мөрөөдөл юу? Чи үнэхээр хайрлагдсан сайхан эмэгтэй тий? Чи хүнлэгдэм сайхан хүн. Чи энэ хорвоо дээр аз жаргалтай амьдрах эрхтэй гэдэг тэр одоо ихтгэл үнэмшлийг олж авсан. Тэр зовлон шаналлыг тавиад явуулчих чадах юм бол энэ зүйл бол тань хүрч ирнэ гэсэн санаа ирж байгаа. Тэгээд хэрвээ хүчирхийлэл дурдсан эцэг их те одоо бол жоох хүүхэд байхдаа хүчирхийлэл дурдсан одоо насан турш эцэг их байх юм бол заавал сэтгэл зүйч дээр очиж тэр сэтгэлийн шаналлаа тайлж амьдралдаа одоо аз жаргалтайгаар алхах хэрэгтэй гэсэн үг. Тэг манайхан ч сайн нөгөө надад ирээгүй хайрыг яриад юм л бол над дээр ч одоо хичээлийн номер бүжингээ асуугаад байсан шүү дээ. Тэр бүжингийн хувьд ч гэсэн ярихаар тийм байхгүй. Тэр хүн ер нь бол насанд хүрээд одоо гэр бүл зохиох амьдрал руу орохоос өмнө тэр эцэг ихгүй өссөн амьдралын шарахыг эдгийжж орох хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн бол магадгүй халтрахгүй байсан. Яг бодит амьдрал тэр гэж бодож байна. За би өмнө сэтгэл судлалын хичээл одоо ерөнхийдөө судлахаас илүүтэйгээр багш бол угаасаа сэтгэл зүйч сэтгэл судлаач гэдэг чинь тантай ерөнхийдөө ингээд ярилцаа таны хичээл суухаас өмнө би ингэж боддог гэсэн байхгүй юу? Одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, сэтгэл зүйчтэй уулзахаар тэр шарах эдгэрдэг энэ амьдрал нөлөөлдөг гэхлээр би бүр эрс өгөөсгөл бодолтойсэн. Та сая нөгөө эцэг эхчүүдээ байвал ингээд өмнө тийм сэтгэл зүйн шарахтай байвал тэрийгээ сэтгэл зүйчтэй уулзаж эмчлэрээ эдгээгээрээ шархаа ингээд одоо шархны лентээр одоо эдгээчээд наагаачлалтай ингээд өөрийгөө өөрчлөөд амьдраараа гэдэг шиг шал хийдэмий одоо мөнгө гэж боддогсэн би. Би тэр тэргөө бие даацсан хувь хүн. Тэгээ дээрэс нь надад амьдралын ариун туршлага байгаа гэж боддог гэсэн чинь одоо яг ингээд хичээл суух бүрт тантай ярилцах бүрт яг тэр нөгөө сэтгэл зүгээ буруу хянснаас болоод бас дээрэс нь одоо нөгөө хүүхэд насны та нөгөө хүн ерөөсөө хүүхэд насны одоо аавч хоёр ямар эсэг тэрний эсрэг амьдраад идэм маа гэж хэсэрт яг тийм юм хүүтэн хүндийг эрхлүүлэхгүй байсан ээжтэй байснараа би яг эсрэгээр ингээд зөөлөн ээж байх гэж хичээгээд байгаа хэрнээ хүүхэд байх тийм хатуу зан чанар сууц учраас ерөөсөө гардаггүй. Тэгэхээр сэтгэл зүйч сэтгэл судлаачтай ярилцах бүр хүний амьдралыг бүр оронгоор нь эргүүлэхээр тийм том зүйл байсан байна гэдгийг би хичээл суух хувцас бүр маш сайн ойлгоод байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо хичээлээ бас багаар үрдөнгөө өгдөг л ах гэж бодож байна те. Маш их баярлалаа. Ер нь бол зөвлөгөөний талаар тайлбарлаж хэлэх юм бол нийтдээ хүмүүс ер нь бол одоо зөвлөгөөг нэг удаадаа л аваад айгуу гоё үр дүн хүсдэг ч юм уу тий. За эсвэл одоо нөгөө магадгүй зөвлөгөө авахаас илүү хумсаа бодолчвол сэтгэлийн сэрэгчтгэл амьдралтай байна шүү дээ өнөөдөр тий. Тэгтэл яг зөвлөгөө аваад тэгээ тэрийг ингээд эхнээс нь дуустал нь одоо тууштай явж чадах юм бол хүний амьдралд бол маш эрг өгөөжтэй. Тэгээ тэр өгөөж нь насан туршид нь бас ингээд нөлөөлөд явах боломжтой байдаг. Тэр сэтгэл зүйн зөвлөгөө авах гэдэг бол маш үр дүнтэй. Заавал сэтгэл зүйн асуудалтай байж зөвлөгөө авах юм биш. Зөвлөгөө авах үед та одоо бодолцсон зэгцэрн амьдралыг өөр өнцгөөс нь харна. Магадгүй одоо шийдвэр гаргахад ч гэсэн эрг одоо санал зөвлөмж гэдэг ч гэсэн хийж авах боломжтой.
Тийм заавал нэг салж сарнаж эсвэл нэг хэцүү бүр нэг юм шоконд ороод тэлдэрсэн байх үедээ сэтгэл зүйчдэр очих биш. Наан эрсдлийг тооцоод уулзсан байхад амьдрал бүр маш том үр дагаврууд өгнө. За баярлалаа. За төгсгөлд нь бас нэг одоо аав ээжтэй талархлын үг хэлье гэж бодож байна. Тэгээд одоо эхэндээ бол энэ номны талаар ярих жоохон айцтайсэн л та. Ягаад гэвэл би бол ерөөсөө аавын одоо амин хайртай ганц охин тэгэл амьдралд ерөөсөө намайг л одоо дэлхийд тойрж иргэдэг юм шиг өссөн. Тэгээд тийм байхад надад одоо энэ toxic parents-ийн шинж илэрнэ гэж ерөөсөө төсөөлөж байсан. Тэгээд бүр ингээд шоконд орсон. Яг ингээд аав ээж минь намайг өсгөх явцдаа заримдаа хатуу ханддаг байсан. Эсвэл айлын том охин болохоор магадгүй их үүрэг хариуцлагыг хүлээдэг байсан ч юм уу. Энэ бүхэн маань ингээд өнөөдөр миний одоо 30 хэдэн нас хүртэл амьдралд ингээд нөлөөлж ясныг би өнөөдөр олж мэдсэн. Гэхдээ тэндээ бол одоо аав ээжигээ буруутгаагүй бас одоо тэдэнд одоо ямар нэгэн сөрөг мэдрэмж ерөөсө төрөөгүй. Зүгээр энийг ингээ бод дээр ойлгосон л надад маш чухал байсан. Ингэснээрээ миний өөртөө хандах хандлага өөрчлөгдсөн. Тэгээд нэг маш юм сэтгэл үүдсэн зүйл нь юу юм бэ гэхээр миний аав өөрөө маш ингээд амьдралын төлөө тэмцэж маш их зүйлийг бүтээсэн хүн. Одоо аавын дайны одоо дэвсгэр дэвчээр хатуужил одоо магадгүй одоо тэр үр бүтээлтэй ажиллах чадвар надад байхгүй гэж боддог байхгүй. Тэгээ яагаад тэгж бодсон юм бэ гэсэн чинь аав маань бүр ингээд 7-8 настайгаас л бараг өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэсэн юм уу да гэж би өнөөдөр олж харж байгаа байхгүй. Бүр 12 настайд л манай аав морио идэг байсан гэд ярьжсэн. Би тэрэн тэгэл жоохон хөхөд байхдаа аав гоё морио идэг байсан мэн л гэж бодож исэн чинь энэ номыг уншсны дараа харсан чинь үгүй байгаа байхгүй. Хүүхэд чинь нэг 7-8 12 настайдаа хурдан морин дээр л морддог үстэй тий. Тэгэл морь унж байгаадаа баярлаад явдаг байтал морь уяад явна гэдэг бол тэр хүн гэр бүлийн үүрэг хариуцлагыг магадгүй ингээд эцэг эхийг орлох хэмжээний гүйцэтгэдэг байсан гэдгийг харуулж байгаа. Маш олон дүүнертэй байсан. Тэгээ дүүнэрээ халамжлах, хайрлах, ээжигээ асрах, аавыгаа асрах, тэгээд тэр гэр бүлийг харж хандах гэх бүх үүргийг гүйцэтгэсэн байсан. Тэгээд тэр их ингээд нөгөө нэг сэтгэл зүйн ачаалал аавд минь эргээд нөгөө биднэрт хандж байгаа хандлагад нөлөөлсөн байгаа байхгүй юу. Тэгээ бас аав ээжтэй маш их хайртай шүү. Тэгээд амьдрал тэрвээ өөрийгөө ямар нэгэн зүйл буруутгаж хангалттай биш гэж боддог бол өөрийгөө чөлөөлөө таавал хадаа тий хамгийн гайхалтай хамгийн сайн аав хамгийн сайн ээж шүү. Та хоёрынхоо одоо ачаар ахын ингээд аз жаргалыг одоо түүчээлэн явж гин. Тэгээд олон хүний амьдралд гэрэл нэмхийн тулд бас төс судлаач болсон. Тэгээд хичээнэ гэж хэлмээр байна. Ачаанаас гэрийнхэн хандаж хэлэхгүй байсан шүү дээ тий. Би ээж аав хоёртой болохоор тийм миний сэргэлэн хүмүүс ерөнхийдөө тэгдэг. Манай оюутай ангийн багш бас тэгдэг байсан. Ариукастай энэ аавч хоёр нь яг юу хийдэг гэсэн болоод энэ ариука ийм айхтар сэргэлэн хүүхдэн бэл гэдэг байсан хөө. Тэгэхээр эрт орхиод явсан ч гэсэн амьдралд ерөнхийдөө их тийм тэмцэх чадвартай үлдээд боддог. Олон дунд ийм бүр ийм хүчрхийлэлт өртөөд бүр ингээд нэг юм хинтэж ярилцаж чаддгүй дараахан юм бүрэг хүүхэд өсгөөгүй байна. Хиний ч өмнө чангаар дуугарч чадхаар тийм хүүхэд одоо нэг өөрийгөө бүрэн ингээд танилцуулахад хинээс ч айж имэх хэрэггүй. Тэгэхээр надад айц байгаагүй, төвшөр байгаагүй, сайн байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхдийн сэтгэл судлалын хичээл дээр хүүхэд 0-2 наснд хүүхэд өөртөө итгэлийг олж авдаг. Багш ямар асуултаа яг тэр 20-25-аад эцэг хүүхэд оюутангуудаас 3 хүүхэд гараа өргөсөн чинь сайн байна. Нэрөөсөө энэ өөртөө итгэлийг ээж аав чинь чамд олгосон байна гэхээр би ээж аавтай баярлж байсан байхгүй юу. Би тэр 25-6 хүнээс 3 хүн гараа өргөсөн байна гэхээр ээж аавтай бас баярлсан. Тэгээд хоёуланд нь маш их хайртай мэдээж тэгээд одоо миний сайн байх үзэл бодол бас арилахгүй байх гэж бодож байна би. Сайн байсараа гол дуусгах ээжийн нэрийг аавынхаа нэрийг тэгээд хоёулынгийн өндөр төрөхөр тийм сайн охин байна л гэж хэлэх. За баярлалаа. Та бүхэн Toxic Parents номыг уншаарай.